Нийслэл хотын хэмжээнд Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6%, Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38%, Toyota Prius 40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3%-ийг эзэлж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан Prius маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг ТДН-ийн 3 бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар Toyota Prius маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2023 оны 1-р сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдснээс 17-г нь олж тогтоон илрүүлэлт 80.9%-тай байна. Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй орхихгүй байх, хяналтын камертай бүсэд харуул хамгаалалттай орчинд байрлуулж энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.